Бүгдээрээ сайн байцгаана уу? Оршин шивний подкастын маань ээлж дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнгөрсөн сарын хугацаанд подкаст оруулж амжсангүй. Тэгээд та бүхнээс их хүлцэлгчээ. За энэ 7 хоногоос эхлээд 7 хоног болгон идэвхтэйгээр подкастуудаа оруулах болно. Өнөөдрийн хэдүүлэнгийнх нь ярилцах сэдв бол 3D-гээс 5D хэмжээстэд шилжиж буй дэлхий 2025 онд шинэ иргэн эхэлсэн үү гэдэг сэдвээр ярих гэж байна. Оршин шивний подкаст нь ерөнхийдөө ухамсар ба сүнсний сэрэлт эхэлсэн явж байгаа. Эсвэл энэ үйл явц процессыг сонирхдаг хүмүүст зориулж хийгддэг. Тийм учраас бүх подкастууд маань арга ба бэлэг ертөнцийг хоёулангийн хослуулж өгч буй мэдээллүүдээ тайлбарлахыг хичээдэг бид. За тэгэхээр энэ ухамсар сүнсний сэрэлт эхэлсэн хүмүүс ер нь эхлээгүйч бай. Энэ 3D-гээс 5D хэмжээст рүү дэлхий шилжиж байна гэдэг яриаг мэдээллийг олон их усруудээс авсан байх, сонсож байсан байхаа. Тэгэхээр хүмүүст яг анзаарэгддэг нийтлэг байдал гэвэл энэ 3D, 5D гэдэг ч юм уу энэ D гэдэг нь өөрөө юу хэлээд байгаа юм бэ гэдгийг сайн мэдэхгүй ойлгохгүй яваад идэм удаа гэж харсан. Тэгэхээр хэдүүлээ энэ 3D, 5D гэдэг ч юм уу энэ үгнүүд нь өөрөө ямар утгыг илэрхийлээд байгаа юм бэ гэдгийг эхлээд сайтар ойлгож авъя. За энэ 3D гэдэг нь ерөөхдөө third dimension буюу 3 дугаар хэмжээстэй гэж монгол хэл рүү утгачлах юм бол орчуулагдаж байгаа юм аа. Тэгээд ерөөхдөө 2010 оны үеэс Монголд энэ 3D, 5D гэдэг үгнүүд нь ойлголтууд нь анх орж ирж эхэлсэн юм байна л та. Тэгээ бүр яг дэлхий дахин гэх юм уу хүн төрөлхтөнд энэ ойлголтыг хамгийн анх гаргаж ирсэн хүн нь болохоор Америкийн сэтгэл судлаач сүнслэг psychology буюу сүнслэг сэтгэл судлал тэгээ мөн ховсоор ангаах энэ төрлийн үйл ажиллагааг маш хүчтэйгээр хөгжүүлсэн тийм эрдэмтэн хүн байдаг. Dollars Cannon гэдэг хүн байдаг. Тэгэхээр энэ Dollars Cannon гэдэг хүн нь 3D-гээс 5D рүү дэлхий шилжиж байна гэдэг ойлголтыг анх хүн төрөлхтөнд таниулж л дээ. Монгол хэл рүү орчуулсан хүмүүс нь яг энэ үгнийх нь утгыг нь шууд орчуулснаас илүү энэ үг нь өөрөөрөө байх юм бол утга зүйн мөн чанараа хадгалах юм байна гэдэг ч юм уу тийм үднээс шууд ингээд D гэдгээр нь оруулаад ирсэн юм уу да гэж боддгоо. Тэгэхээр ерөөсөө л хэмжээст ертөнц гэдэг нь өөрөө юуг хэлээд байгаа вэ? Хэмжээс гэж юу хэлээд байгаа вэ гэх юм бол альва нэгэн ухамсарын төвшин орон зайг хэлээд байгаа юм байна. 3D-гээс 5D рүү шилжих гээд байна гэдэг нь 3 дугаар хэмжээст ухамсарын төлөв байдал орон зайнаас 5 дугаар хэмжээст ухамсарын төлөв байдал руу хүн төрөлхтөн шилжих гэж байна. Шилжиж байна гэж хэдүүлээ ойлгож болохоор. Үүн дээрээс яг харахаар хэдүүлэнд нь хэмжээст гэдэг үг нь бас өөрөө давхар ямар утга санааг илэрхийлээд байна вэ гэдгийг ойлгох шаардлага ялчгүй гараад ирж байна л та. Ерөөсөө л хүн төрөлхтөн бидний өмнөх цаг үе түүхэн цаг хугацаа руу хэдүүлээ бодоод үзье. Ерөөсөө дэлхийн гаригийн оршин суугчид буюу бид хүн төрөлхтөн үүссэн цагаасаа хойш цаг ямагт хөгжиж, хувьсж, өөрчлөгдөж, дэвшиж ирсэн байна. Тэгэхээр цаг хугацааны интервалчлалаар харахад ерөнхийдөө 500 жил ч юм уу эсвэл 1000 жилийн давтамжтайгаар хүн төрөлхтөн өөрөө оюун ухамсарын хувьд асар том юм өсрэлтүүдийг буюу хөгжлийг хийгээд яваад байгаа юм байна. За бүр ойлгомжтой болох үүднээс гэх юм бол хүн болгоныг мэддэг хүмүүсээр хэдүүлээ сайхан жишээ аваа явъя. 2500 жилийн өмнө Сиддхарта хан хүү буюу Шагжаа мөний Будда гэдэг хүн байна. Буддын шашныг үндэслэгч. Тэгэхээр бурхан багш бол ерөөсөө яг энэ дэлхий дээр хүн болж төрөөд өөрөөсөө хойших цаг үеийн хүн төрөлхтөн буюу бидэнд ямар оюун санааны өвүүдийг үлдээсэн байгаа вэ гэхээр ерөөсөө хамгийн нэгдүгээрт карма буюу үйл өөрийн системийг ойлгуулсан явдал юм байна. За үүний дараа нь болохоор хоосон чанар. Ерөөсөө л буддын шашны хамгийн гол амин зүрх нь хоосон чанар байдаг шүү дээ. Энэ хоосон чанарыг маш энгийн үгээр тайлбарлах юм бол хүний сүнс гэдэг юм оршихуй байна, бодгол байна. Энэ сүнс нь өөрөө мөнх юм байна. Энэ дэлхий дээр л энэ хүний төрөлд амьдарч байгаагаар хүний амьдрал гэдэг ч юм уу сүнсний амьдрал замнал дуустдаггүй. Ерөөсөө яг энэ хувцас солиод тайлаад шинийг өмсөд яваад байгаа юм шиг хүн ерөөсөө биеийг солиод л маш олон төрлүүдэд дамжаад төрөөд
яваад идэм байна. Тэгээд энэ олон төрөлд төрөөд байгаа шалтгаан нь өөрөө үүлийн үрийн улбаагаас болд юм байна. Үүлийн үрийн шалтгаантай. Тэгэхээр энэ үүлийн үрийн тойрогт эргэлдээд байгаа одоо оюун санааны ухамсарын сүнсний ертөнцийг гэх юм уу те самсараа буюу сансрын үрд гэж нэрлсэн байгаад байна. Бурхан багш. Тэгээ хүн бол өөрөө ухамсар сүнсээ хөгжүүлж чадах юм бол үүлийн үрийн тойрогоос гарах буюу сансрын хүрд самсараагаас чөлөөлөгдөх бүрэн боломжтой, эрх чөлөөт сүнс болох боломжтой гэдэг гол утга санаа яваад байгаа юм шиг. За 3 дугаарт нь гэх юм бол одоо бурхан багш энэ ертөнцид тийм үү ийм 3,000 ертөнц ийм одоо бурхад оршихуйд бодгалууд байна гэд номлолууд ирнэ байдаг. Энэ нь болохоор орчлон ертөнцид дэлхийн оршин суугчид хүн төрлөختнөөс гадна одоо хязгааргүй тоошгүй олон амьдралууд, төрлөختнүүд, амьуд оршиж байна гэдгийг бурхан багш одоо олж тогтоогоод өөрийнхөө номлолуудаар дамжуулаад биднэрт үлдээсэн байгаа даа. За тэгээд яг бурхан багшийн амьдарч явах цаг үе буюу 2500 жилийн өмнөх хүн төрлөختний амьдралын хэв маягийг өнөөдрийнхтэй харьцуулбал одоо үнэхээр тэнгэр газар шиг маш их ялгаатай байгаад байна. Тэгээд тухайн цаг үед бол одоо төрсөн ах トゥ хоорондоо гэрлэх, тэг хүний амь насыг бүрлгэх, хулгай зилгийг хийх, дээрэм тонуул хийх, хүчирхэл үйлдэх гэдэг нь өөрөө баг юм хэвийн үзэгдэл юм шиг те. Хүн төрлөختний ухамсар маш дорой ажилтэй. Тэгэхээр бурхан багш яг энэ карма буюу те хамгийн гол одоо бидэнд үлдээсэн энэ оюун санааны өв гэж яриад байгаа шүү дээ. Энэ карма буюу үүлийн үрийн системийг ойлгуулснаар за та өнөөдөр хэн нэгэнд хор хохирол учруулах юм бол сүнс мөнх учраас та тохиромжит цагта дараа нь энэ үүлийн үрээ буцаагаад өөрөө шангийн хүртнэ. Өөрт тань эргээд ирдэг юм аа гэдэг санаа. Тэгээд та өөрөө одоо тухайн үүлийн үрийг тухайн наснда эдэлж амжихгүй болвол энэ нь таны одоо гений мэдээллийг хадгалж байгаа үр хүүхдүүдэд чинь очиж туснаа. Эсвэл та өөр төрөлд дахиад хүний биеийг аваад төрөх ч юм уу те. Эсвэл ямар нэгэн одоо өөр ертөнцид төрлөө гэхэд та үргэлж энэ үүлийн үрээ эдлэх буюу энэ карма гэдэг зүйлээс зүхтах ямар ч боломжгүй маа. За тэгээ үүн дээрээсээ яг бурхан багш үндэслээд буян нүгэл хэмээх ойлголтыг гаргаж ирсэн байгаа даа. Гол одоо буян нүгэл буюу 10 хар нүгэл, 10 цагаан буян гэдэг. Тэгэхээр яг хүмүүс энэ карма гэдэг зүйлийг ойлгосныхоо ачаар бусдад учруулдаг байсан хохирлын хэмжээ нь ер нь багасж эхэлсэн юм байна. Нөгөө хүн алчдаг байсан бол тий би одоо энэ хүнийг хөнөөчих юм бол дараа төрөлд энэ хүн намайг хөнөөн эсвэл миний хамгийн хайртай дотны нандин хүмүүсийг маань хөнөөх юм байна. Тэгэхээр би тэгж хохирмооргүй байгаа учраас энэ хүнийг ингэж хохироогоод яах юм бэ гэдэг ч юм уу тийм үү. Одоо юм бодож эхэлж гин илүү ухамсартай болж эхэлж штэ. За бурхан багшийн дараа болохоор Есүс Христ гэдэг хүн байгаа. Өнөөдрийн хүн төрлөختний одоо 3 гол шашны нэг Христийн шашныг үндэслэгч. Тэгэхээр Есүс Христ болохоор ертөнцийн эзэн буюу энэ ертөнц өөрөө бүтээгүй юм байна. Энэ ертөнцийг бүтээсэн авгаа их оюун санаа ийм дээд хүч байд юм байна гэдэг ерөөхдөө хүмүүст ойлгуулж өгсөн байгаа даа. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хүн төрлөختөн бид нар чинь нөгөө зөвхөн өөрсдөө л энэ орчлон ертөнцид ганцаараа дангаараа оршдог ухамсартай байдгалаа гэдэг нь шүү дээ. Тэгэхээр тийм бишээ гэдэг бас нэг юм өөр харах өнцөг нэмсэн юм шиг. За тэгээ Христийн шашныхан болохоор 11 гэдэг юм гой дүрэн байдаг та. Тэр нь болохоор та өөрийнхөө нийт олсон орлогынхаа одоо 11%-ийг нь заавал бусдын сайн сайхны төлөө зориулаарэ гэдэг. Би бол энд одоо хувийн зүгээс үнэхээр дуртай энэ дүрмэнд нь яагаад гэвэл хүн гэдэг өөрөө сүргийн амьтан. Өөр хүмүүс байхгүй болвол би орших боломжгүй. Бусад хүн байхгүй болвол бид орших боломжгүй гэдэг юм нэгдлийн ухамсарыг бас хүн төрлөختөнд нэлээд сайн ойлгуулж өгсөн юм байна гэж би өөрийнхөө хувийнхаа зүгээс хардгаа. За мөн орчин үед хүмүүсээ маш их итгэж үнэмшиж байгаа нэг хийдэг зан үйл бол манифест буюу одоо хүсэж буй зүйлээ өөртөө татах нэг юм зан үйлүүд яваад байгаа шүү дээ. Тэгээд яг энэ манифестийн зан үйл нь итгэл үнэмшил нь өөрөө Христийн шашнаас гаралтай юм байна гэж би бол хувьдаа боддог. Энэ талаар бас нэлээд их судалж байсан. Тэгээд Библиэл дээр гардаг та нэг хүн Иесус дээр ирээд надад ингээд эд баялах хэрэгтэй байна, гэр бүл хэрэгтэй байна, байшин хэрэгтэй байна. Та надад туслаач гэдгсэн чинь хариуд нь Есүс
За та энэ хүсэж байгаа бүх зүйлээ авчихсан байна. Таних болсон байна гэдэгт нь чин сэтгэлээрээ итгээрэй гэж хариулсан байт юм билээ. За ингээд үүний дараа чинь жишээ авах хүн болвол монголчууд бидний шүтээ оройн дээд эзэн Чингис хаан маань байна. Монгол хүн болгоны бидний хайрлж хүнддэг хэзэн дээдс маань. За тэгээд миний хувьд гэх юм бол ерөнхийдөө энэ шашныг үндэслэгчид, үүсгэн байгуулагчид энэ гэгэрсэн хүмүүс гэдэг ч юм уу. Эдгээр маань болохоор ийм хайрын ийм зөөлөн хэлбэрээрээ хүн төрөлхтөнд туслахыг хичээдэг байсан юм байна. Ерөөсөө одоо хүчрхийл гэдэг зүйлээс хол тийм үү. Эзэн Чингис хаан маань болохоор хатуу хайр гэдэг зүйлээр хүн төрөлхтнийг энэ дэлхийг засчихсан юм байна гэж боддог. Ерөөсөө ингээд сэлмээрээ засчихсан. Тэгээд ивэр яриад угаасаа ойлгохгүй хүмүүстэй хүчээр ярьчихсан гэсэн үг. За эзэн Чингис хааны маань яг байлдан дагуулт буюу их Монгол улсын сэргэн мантлын үеийн дараагаар 200 жилийн хугацаанд Pax Mongolica буюу хүн төрөлхтний түүхэндх Монголын их амар амгалангийн цаг үе эхэлжээ. Тэгэхээр эзэн Чингис хаан маань яг тухайн үедээ их засаг гэдэгтэй нэгдсэн хуулийн доор бүх улс үндэстнүүдэд өөрсдийнх нь итгэл үнэмшил буюу шашныг, урлаг соёлоодыг, бүтээлүүдийг бүгднийг хүлээн зөвшөөрсөн боловч яг хуулийн системийн доор бол нэгтгэгдсэн юм байна. Ерөөсөө за та ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол яг энэ тогтоосон тохиромжит татварыг улсдаа төрдөө заавал төлөөрэй. Өөрийнхөө эрх ашигыг эрхэмлэн үздэг шиг бусдын эрх ашигыг хүндэтгэж эрхэмлэж үзээрэй. Та өөрөө эрх чөлөөг хүсдэг шиг бусдад мөн эрх чөлөөг олгоорой гэдэг ч юм уу тий. Үнэхээр одоо гайхамшигтай хууль байж дээ гэж боддог. Тэр цаг үед 800 гаруй жилийн өмнө гэхэд. За тэгээд энэ Pax Mongolica буюу Монголын их амар амгалангийн 200 жилийн хугацаанд ерөөсөө л өнөөдрийн хүн төрөлхтөн бидний бүх хөгжил одоо соёл иргэншлийн баг ийм суурь эхлэн тавигдсан юм удаа гэж хараад байгаа. За торгоны зам гэж нэг гайхалтай арилжааны худалдааны системийг бий болгосон тийм үү. Тухайн үеийн Дайдун хот буюу өнөөдрийн Бэж хот. За тухайн үеийн Самарканд хот буюу өнөөдрийн одоо ойрхот орнод Иран, Иракийн хавцаа нутаг гэх юм уу. Эмэгтэй хүн ганцаараа Самарканд, Бэж хоёрын хооронд тэмээ дүрэн алтыг ачаад тэгнээд явхад замд нь ямар ч хулгай, дээрэм, хүчрэл байхгүйгээр одоо хүссэн газартаа хүрдэг тийм их амар амгалан цаг үеийг бидний эцэг өвгдүүд дэлхийд даяар тогтоож өгчээ. Тэгэхээр энэ 200 жилийн хугацаанд яасан байх нь дайн байхгүй, хүчрхийлэл байхгүй, боолчлол байхгүй. Маш шударга систем ноёлж байсны ачаар шинжлэх ухаан, урлаг, соёл маш их юм бүтээлүүд өөрөө бий болох боломж нь олдсон юм байна. За тэгэхээр сая авсан жишээнүүдийг та бүхэн маань харах юм бол энэ ерөөсөө нэг улс үндэстний асуудал биш. Ерөөсөө нийт хүн төрөлхтнийг хамарсан ийм дэвшил хөгжлийн асуудал яваад байгаа. За ингээд энэ хүртэл өмнөх одоо хүн төрөлхтний түүхэн цаг үеүүдийн ухамсарын томоохон шилжилтүүдийг ер нь бол жишээ болгоод та бүхэндээ сая ярьлаа. За одоо 2025 онд буюу бидний энэ амьдарч байгаа цаг үед дахиад хүн төрөлхтөн маань асар том одоо өндөр ухамсарын хэмжээст ахих буюу шинэ эренлөө орох гээд байна гэдэг бас яриаг мэдээллийг та бүхэн олон их сурвалжуудаас авсан байхаа. Тэгэхээр яг энэ бидний одоо амьдраад байгаа эрнийг болохоор алтан бомбын эрен гэж нэрлэдэг байгаа. Алтан бомбын эрен тэгээд өөр юу лээ? Тийм буддын шашинтай хүмүүс болохоор майдрын эрен. За христийн шашинтай хүмүүс болохоор ертөнцийн эзний их шүүлтийн цаг гих мэтэр ингээд яриад байна. За дээрэс нь энэ 3D-гээс 5D рүү шилжиж байна гэдэг ойлголт өөрөө ороод ирчихсэн байгаа. Тэгэхээр энэ нь ерөөсөө юу хэлээд байгаа юм бэ гэхээр бид нар өнгөрсөн цаг хугацаанд нэг юм амьдралын хэв маягаар хөгжлийн замналаар явж байсан нь одоо ажиллахгүй болох гээд байна. Одоо энэ хуучин зүйлс нь халагдаад дахиад бид нар нэг асар том шинэ юм оюун санааны эрнийг цагийг одоо мөчлөгийг эхлүүлэх гээд байна л гэдэг санаа яваад байгаа юм байна. Тэг мэдээч хэрэг хүн төрөлхтний түүхэнд үнэхээр гайхамшигтай авгаа их хүмүүс, сод, гоц, сууд хүмүүс олон байсан. Бидний өнөөдрийн хөгжилд хөтөлсөн хүмүүс. Тэгээ энэ бүх хүмүүсийг яг бүгднгийн дуртаж амжихгүй, дээрэс нь би өөрөөч бүгднийг мэдэхгүй учраас сая хамгийн гол юм 3 хүмүүсээр жишээ аваад баримжаалаад тайлбарлахыг хичээлээ. За одоо энэ 3D-гээс 5D рүү шилжиж гинэ гэдэг бүр яг энэ гол утга санаа руугаа хэдүүлээ орё
шилжилтийн яг үйл явцыг одоо тайлбарлахын тулд та бүхэндээ яалтчгүй бэлэг ертөнцөөр тайлбарлахаас өөр аргагүй байна. Учир нь өмнөх цаг үедэд хүн төрөлхтөн бид нар арга ба бэлэг хэмээх одоо ухамсарын төлөвүүдийн нэг тал руу хитийдэж явдаг байж л дээ. За жишээлбэл бэлэг тал нь хитийдэхээр яадаг вэ гэхээр хүн төрөлхтөн нийтээрээ альва нэгэн шашныг хүнийг одоо бурхан мэт оройлон шүтэж тэгээд илүү тэр итгэл үнэмшил нь мухар сүсэх тал руугаа хитийдчихдэг байсан юм байна. Гараад ажил хийгээд мөнгө төгрөг олохын оронд яах нь вэ? Бурхан минь надад мөнгө өгөөч ээ гэд ингээд гэртээ тэгээ ажил хөдөлмөр хийхгүй залбираад суугаад байдаг. Эсвэл бол хит арга тал руугаа одоо живдэг байсан юм байна. Ерөөсөө ухамсар байдсан байна, ам байдсан байна. Бүх зүйл гэдэг чинь өөрөө тодорхой цаг хугацаанд оршдсон байна гэдэг энэ бэлэг талын мөн чанарыг нь орхигдуулаад яг энэ технократ буюу маш их мөнгө олъё, маш их юм техник технологиудыг хөгжүүлээ. Одоо ерөнхийдөө л те яг энэ физик бие маань амьд үлдэхэд шаардлагатай зүйлс дээрээ хэрэгцээнүүдэд хангах бит бүтээлийн талбар дээр хитрхи их живэд төвлөрөөд арга тал руугаа туйл руугаа явчихсан учраас тэнцвэр алдагдчихдаг байсан юм байна. Тэгэхээр өнгөрсөн түүхийн цаг хугацаанд хүн төрөлхтөн нэг бол арга талаа хитийдүүлээд нэг бол бэлэг тал руугаа живэд яваад идэг байж л дээ. За одоо бидний энэ орхиж байгаа 5 дугаар хэмжээстийн ухамсарт ертөнцөө гэдэг нь арга бэлгийн буюу тэнцвэрийн эрен эхэлж байгаа юм байна. Арга тал руугаа хитийдэхгүй, бэлэг талаа хитийдүүлэхгүй яг гол дээр нь тэнцвэр дээр нь орчих тэнцвэрийн эрен энэ хүн төрөлхтөнд даяар яригдж байгаа сэдв. Хэдүүлээ яг энэ хэмжээст ертөнцүүдээ илүү сайн ойлгохын тулд чакра буюу хүр дээр та бүхэндээ тайлбарлая гэж өнөөдрийн хувьд шийдсэн. За 7 chakra гэж англиар хэлдэг. Монголчууд бид нар 7 хүрт гэж яриад байдаг. Энэ 7 хүртийг хэдийгээр яг өнөөдрийн шинжлэх ухаанаар бүр яг ийм байна гэж тэ 100% баттай нийтээрээ хүлээн зөвшөөрөөгүй байгаа боловч аль хэдийн оршиж байна, байдсан байна гэдгийг нь баталчихсан эрдэмтэд шинжлэх ухаанчид байдаг байх нэ. Энэ чакра гэдэг үг нь өөрөө санскрит хэлний тойрог, хүрд, эргэлт, цөм, бүхэл гэсэн утгатай үг байх нь л дээ. Тэгээд хүний бид ийм 7 чакра буюу 7 хүрт, 7 энергийн цөм оршдсан байна гэдгийг эртний одоо йогчид бэлэг ертөнц буюу сүнслэг салбарын маш том юм багш нар гүрүү нар хүн төрөлхтөнд түгээсэн байгаад байгаа юм байна. За энэ 7 хүрт буюу 7 чакраныхаа тухай ойлголтыг би та бүхэнд товч хүргье. За тэгээд олон шашны номлолууд бэлэг ертөнцийн талбаруудын 7 хүртний талаарх ойлголтуудыг ерөнхийд нь багцлаад хэлэх юм бол энэ 7 хүрт буюу 7 чакра нь өөрөө бие, оюун санаа, сүнсний ийм гурамсан холбоос буюу эдгээрийг ерөнхийд нь нэгтгэж барьж байдаг энергийн эрчмийн 7 ийм төв юм байна. Ерөөсөө л энергийн бөөгнөрл төв гэдээ ойлгочиход болохоор ч юм шиг. Хамгийн ихний хүрт буюу үндэс хүрт, суур хүрт, за өөрөөр мөн газрын хүрт гэж нэрлэдэг. Хүний биений яг ахар сүүлний харалтаа, ахар сүүлний төгсгөлд бидний биений гол хэсэгт оршдог энергийн төв, цөм, бөөгнөрл бидний сэтгэл хөдлөл эго гэж ярьдаг да. За айдас хэмээх эгог агуулж идэг, хариуцж идэг гэдэг ч юм уу. Дээрэс нь яг биднийг энэ дэлхийн ертөнц буюу шорон элементтэй, шорон махбодтой холбож өгдөг ийм хүрдээ гэж үздэг. Хоёрдугаар хүрд болохоор үрчхийн хүрд буюу хувилгаан хүрд. За энийг мөн усан хүрд гэж нэрлэдэг. За та яг хүүснийхаа доор 4 хуруугаа ингээд тавих юм бол таны жигчэн урууны чинь харалтаа биений гол хэсэгт энэ үрчхийн хүрд гэдэг энергийн одоо цөмөн оршдгоо. Хүний биед байгаа одоо усан элементийн систем цохилдлогоог нь хангадаг. За сарны эрчмээр тэтгэгдэж байдаг ийм хүрдээ гэж үздэг. Энэ хүрдэн дээр нь яг бидний хүсэл, тачаал, үржих хүсэл, өөрийнхөө үргэлжлэл буюу үр удмаа үлдээх хүсэл оршиж байдгаа гэж үздэг. За яг түүний дээр нь хүүснийхаа дээр 4 хурууг тавихаар яг энэ 7 хурууны дээд хэсэгт нь бидний наран сүлжээ хүрд буюу галын хүрд, наран хүрд гэдэг энэ чакра оршиж байна. За энэ наран хүрд нь болохоор нарнаас тэтгэгддэг хүний дотоод хүч оршдог хүрд гэж үздэг. Өөртөө итгэл. За тэгээд уур хилэн, шунал,
хамгийн гол нь энэ хүртэн дээр хүнд байдаг бүх тэр хүслийн ундрагууд нь явдаг гэж үздэг юм байна л та. Жишээ нь бид нар хүн бол сүргийн амьтан гэж яриад байгаа шүү дээ. Бусад хүнгүүгээрээ бид нар бусадгүйгээрээ оршин тогтнох, амьдрах боломжгүй. Тэгэхээр яг энэ наран сүлжээ хүртэн дээр сүрхтэй хэрхэн багтах вэ гэдэг хүний амьд үлдэх зүн гэдэг зүйл нь оршиж идэг байна. Мөнгө төгрөгтэй байх, эрх мэдэлтэй байх, өөрийн гэсэн байр суурьтай байх, бусдаар хүндлүүлэх хэрэгцээ, бусдаар хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ гих мэт зүйлсүүд нь ингээд оршиж идэг. За дээшлэнгут төв хүрт, зүрхэн хүрт гэж ярьдаг бид нар. За мөн хайрын хүрт гэж нэрлэдэг. Энэ зүрхэн хүрт нь бидний бусдыг хайрлах болон бусдаар хайрлуулах хэрэгцээ оршиж идэг. За үүний дээр яг бидний төвөнхөн дээр хоолын хүрт. Хоолын хүрт нь юу вэ гэх юм бол та ямар нэгэн дүр эсгэхгүйгээр, баг зүхгүйгээр жинхэнэ өөрөө хинбэ буюу жинхэнэ биегээрээ орших мөн чанар оршиж идэг. Хүнд өөрийгөө ойлгуулах, хүнд өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, өөрийнхөө үгийг, санал бодлыг дуу хоолойгоо бусдад хүргэх хэрэгцээ болон энэ ярих хэлэхтэй маань холбоотой үйл ажиллагаануудыг энэ хүрт хариуцдаг гэж үздэг. За түүний яг дээр 3 дахь мэлмий буюу англиар third eye гэж яриад байгаа шүү дээ. Third eye. За энэ хоёр хүмсэгний голд байрладаг мэлмий хүртээ гэдэг байгаа. 6 дугаар хүртээ. Энэ хүртээрээ дамжуулж бид нар сансар хорвоо, орчлон ертөнц болон өөрсдөөсөө гадна оршиж байгаа бусад оршихуйдтай холбоо тогтоох чадвар гих мэттэй яг энэ дэлхийгээс гаднах харилцаа ер нь ороод иртгэл юм байна л та. За тэгээд тэрний дээр хүний толгойн орой дээр оройн хүрт гэж байрладаг. За энийг мөн бодлын хүрт гэж нэрлэдэг. Ерөнхийдөө л энэ дээд хоёр хүртээрээ бид нар яг өөрсдөөсөө гадна бусад оршиж байгаа хит нарийн түвшинд оршиж байгаа гэдэг ч юм уу, энергийн төлөвт байгаа. За өөр оршихуйдтай ер нь холбоо тогтоох хамгийн гол хоёр хүртээ гэж ойлгож болно. За сая бол яг та бүхэндээ энэ хүртүүдийн талаар ерөнхий бүр хамгийн ингээд бүдүүн бараг наад захын ойлголтуудыг л өглөө. Түүнээс биш та өөрөө хүртийг судлаад үзэх юм бол энэ бүр нөгөө л яндаж болшгүй далаа шиг маш гүн гүнзгий ойлголтууд, судлагдхуунууд явж идэг. За тэгээд саяхан ярьсан 7 хүрт маань болохоор тус бүр нь 1D гэдэг ч юм уу те. 2D гэдэг ч юм уу, 3, 4, 5, 6, 7D буюу хэмжээст ертөнцүүд буюу ухамсарын төлөвүүд гэж ойлгож болно. Өмнөх цаг хугацаанд хүн төрөлхтөн бид нар доод 3 хүртнийхаа хэмжээст ертөнц буюу доод 3 хүртнийхаа төлөв хэрэгцээ шаардлагын дагуу амьдардаг байж л дээ. За суур хүрт, хуйлгаан хүрт, наран сүлжээ хүрт гэсэн 3 хүрт. Энэ 3 хүртийг яг багцлаад хэлэх юм бол амьд явах хэрэгцээ, за өлсөхгүй, цангахгүй байх, хоол ундтай байх, орон гэртэй байх буюу хүний анхдагч хэрэгцээ. Дараа нь үржих, үр удмаа үлдээх буюу бэлгийн харилцаанд орох, секс хийх гэдэг ч юм уу те. Энэ хүсэл тачаал үржих зүн инстинкттэй холбогдож орж ирээд байгаа. За түүний дараа хамт олонтой байх, хүмүүсээр хүрээлүүлэх, ямарваа нэгэн өөрийг тань хүлээн зөвшөөрөх, бусад хүмүүсийн орон зайд багтах, тэгээд бусдаар хүлээн зөвшөөрөгдөх, өөрийн гэсэн нийгэмдээ буюу сүрхтээ эзлэх, байр суурьтай байх, эд хөрөнгөтэй байх гэдэг ийм хэрэгцээнүүд дээр бид нар амьдарч ирсэн байгаа даа ерөөсөө доод 3 хүртнийхаа. Тэгэхээр яг энэ хүн төрөлхтөн нийтээрээ энэ доод 3 хүртний төлөв буюу хэмжээст ертөнц ухамсарын шатлалууд дээр амьдраад байсан юм уу гэхээр үгүй. Маш өндөр ухамсарын төлөвт оршдог хүмүүс маань ямар нэгэн шинжлэх ухааны нээлтүүд, ямар нэгэн ололтууд, амжилтууд, тэр шашны номлолууд гэдэг ч юм уу те, нийгмийн маш олон талбаруудад бүтээлүүдийг үйлдэж буюу өвийг үлдээсний ачаар өнөөдрийн хүн төрөлхтний төвшил та бүхний бидний амьдарч байгаа төвшөнд хүрсэн байх нь л дээ. Харин бидний орох гээд байгаа энэ 5 дугаар хэмжээст буюу те нөгөө fifth dimension гэж яриад байгаа ертөнц маань болохоор энэ доод 3 хүртний хүслээсээ давчсан буюу ингээд хитээцсэн ухамсарын төлөв рүү бид нар орох гээд байгаа юм байна. Энэ 5 дугаар хэмжээст ертөнц гэдэг нь өөрөө хоолын хүрт буюу бүтээлийн хүрттэй холбогдож орж ирж байгаа. Бүтээлийн ертөнц рүү ерөнхийдөө хүн төрөлхтөн даяараа орох гээд хичээгээд л байгаа юм байна л та. Тэгээд энэ бүтээлийн ертөнц рүү өөрөө орох цаг хугацаа нь болчихсон юм байна. Хүн төрөлхтний ухамсарын хөгжлийн хувьд.
За тэгээд өнгөрсөн цаг хугацаанд амьд үлдэх, нөхөн үржих, за мөнгө төгрөгтэй, эд баялагтай байх, одоо бусдаар хүлээн зөвшөөрөгдөх гэдэг хүсэлтээр амьдарч явсан болвол энэ 5 дугаар хэмжээст ертөнцид өөрөө эдгээр хүслүүд нь тэмч чухал биш болж байгаа юм байна. Тэгэхээр хэдүүлээ 3-аас 5 дугаар хэмжээст ертөнц рүү шилжихийн тулд ухамсарын төвшин ахихын тулд дунд нь нэг төвшин байгаа. Энэ нь 4 дугаар хэмжээст ертөнц гэдэг. За энэ 4 дугаар хэмжээст ертөнц нь саяхан хүр дээр тайлбарлах юм бол зүрхэн хүрдний хэмжээст ертөнц буюу хайранд суралцах цаг хугацаа гэж ойлгож болно. Зүгээр хэдүүлээ ингээд өнөөдрийнхөө монголчуудын бидний амьдралаар жишээ авъя л да, тийм үү? Уул нь энэ улсын ард иргэдийг маш жаргалтай, чинэлэг, эрх чөлөөтэй амьдруулах үүргийг хүлээсэн хүмүүс төрд байгаад тэр ажлаа хийх ёстой байтал яаж энэ зүгээр ингээд ард түмнээсээ хулгай хийгээд иччихчгүү ингээд би тэгээгүй гэдэг бүгд мэдээд хад гүрийгээд амьдраад яваад байгаа ч тийм энэ яаж байгаа юм бэ гэхээр яг энэ төр засгийг одоо цаг үед удирдаад байгаа хүмүүсийн дийлэнх нь ерөөсөө л энэ доод 3 хүртний ухамсарын төлөв дээр амьдардаг хүмүүс байгаа даа. Ямар ч ёс зүй байхгүй, ямар ч хайр байхгүй тийм үү? Би л олж ивэл бусд нь хамаагүй, би л баян амьдарч байвал одоо энэ Монгол улсын иргэд яаж хамраараа газар шанаа хамаагүй гэдэг ч юм уу. Нэг юм ухамсарын төлөв маш дорой хүмүүс байгаад байгаа юм байна л та. За тэгээ өмнөх цаг хугацаанд бол угаасаа хүн төрөлхтөн нийтээрээ өөрсдөө энэ доод 3 хүрднийхаа хэрэгцээ шаардлаган дээр амьдардаг байсан болвол одоо үгүй. Одоо ингээд дууссан тэр цаг хугацаа. Тэгэхээр 5 дугаар ирнийхаа хэмжээст ертөнц рүү бид нар энэ 4 дугаар хэмжээст ертөнцөөр дайрч орох гээд байна да. 4 дугаар хэмжээст нь ерөөсөө бид гэдэг сэтгэхүйд суралцах цаг хугацаа. Хайранд суралцах цаг хугацаа гэсэн үг. Яагаад өмнөх цаг үеүүдэд одоо ярьж байгаа шиг өөрийгөө хайрлах хайр гэдэг ойлголт тийм их байгаагүй вэ? Яагаад энэ цаг үед өөрийгөө хайрлах хайр гэдэг ийм ойлголтууд, ийм сэдвүүд асар хүчтэй гарч ирээд байгаа вэ? Учир нь одоо хүн төрөлхтөн нийтээрээ хайранд суралцах цаг ирсэн гэсэн үг. Хүн өөрийгөө хайрласны ачаар өөрийнхөө дотоод хоосон хайрын орон зайг дүүргэсний ачаар тэр орон зайд дүүрээд бэлхаад өөрөөсөө тэр ундарч байгаа хайраараа бусдыг ундаалдаг. Тийм одоо 90 цаг хугацаа гэж тайлбарламаар юм шиг. Учир нь яах нь хүн өөрийгөө хайрлаж мэдэхгүй бол хүн бусдыг хизээж хайрлаж чаддгүй юм бэл. Хүн өөрийнхөө алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрч тэрнийгээ засаж чадаагүй бол хүн хөхтлээ бусдыг шүүмжилсээр байгаад дуустдаг. Хүн өөртөө боломж олгодоггүй бол бусдад хизээч боломж олгодоггүй. Хүн өөрийнхөө төлөө аливаа нэгэн саад бэрхшээлийг даван туулах тэр хичээл зүтгэлийг өөрөөсөө гаргаагүй болвол бусад хүмүүсээс тийм зүйл шаардах эрхгүй. Тэгэхээр хэдүүлээ яг энийг сайн ойлгох хэрэгтэй. 3-аас 5 руу шилжихийн тулд бид нар 4-р хэмжээст ертөнцийг заавал туулах буюу бид нар хайр гэдэг зүйлийн мөн чанарт суралцах хэрэгтэй. Зөвхөн хүмүүсийг яг хараад хад хайрыг нэг юм нийтээрээ нэг юм баригдмал байдлаар ойлгодог юм шиг бид нар эрхлүүлж байгаа, нялуурч байгаа. Хамаг одоо тий сэтгэл зүрхээ бие зүгээр дэвсэж өгч байгаа байдлыг хайр гэж ойлгодог юм шиг. Гэтэл хайр гэдэг нь яг бидний боддгоос хамаагүй өргөн цар хүрээ гүн ухагтуунуудыг багтаасан юм ойлголт байж л тээ. Та үнэхээр өөртөө хайртай юм бол өөрийнхөө айдастайгаа нүүр тулаа. Та үнэхээр өөртөө хайртай юм бол өөрийнхөө биед хэрэгтэй зүйлийг идээч. Та үнэхээр өөртөө хайртай юм бол хувийн сахилга баттай байгаа чи буюу өөрийгөө хүндлээч. Яг Монголын нийгэм гэх юм бол манайхан те сонсогчд маань бүгдээрээ л мэдж байгаа. Биднэрт яг ийм өөрийгөө хайрлах хайр, сахилга бат ёс зүй гэдэг зүйл нь өөрөө маш дутмаг алдагдчихсан юм шиг энэ цаг үед. 3 дугаар хэмжээст ухамсарын ертөнцөөс 5 дугаар хэмжээст ухамсарын ертөнц рүү шилжихийн тулд та хайр гэдэг зүйлийн мөн чанарыг заавал ухаарч ойлгосон байх хэрэгтэй. Тэгжиж та дараачийн шат руу орноо гэв. За энэ 5D гэдэг бүтээлийн ирэн гэж яриад байна шүү дээ. Одоо шилжээд байгаа бомбын ирэн гэдэг ч юм уу тий. Энэ нь өөрөө ийм учиртай юм байна л та. За одоо өнөөдөр хэдүүлээ хамгийн зүгээр хялбар байдлаар бодох юм бол
дэлгүүр ороод бид нар хоол хүнсээ цуглуулах гад дэлгүүр ороход бидний эрүүл мэндийг дэмжихээр биед маань шимт хижээл өгөхөөр хүнсний бүтээгдэхүүнүүд яг зарагдаж байгаа бүтээгдэхүүнүүдийн хэдэн хувийг эзэлж байгаа вэ гэл харъя л та тийм үү. Дийлэнх бүтээгдэхүүнүүд асар их химийн орцтой, химийн бодисуудын орц найрлагатай, хадгалах хугацаа уртсах нэмэлт бүтээгдэхүүнүүдтэй, өнгө, амт оруулагч, за эсвэл бол орлуулагчийн бодисуудтай. Тэг яг тухайн үедээ идэхэд бол их мэддэхгүй. Гэхдээ урт хугацаанд буюу хэдэн жилийн дараа бидний бид ямар аимшигтэй хор хохирол хөнөөлийг учруулж болох вэ гэдгийг бид нар бүгд мэддэг боловч тэрнийг эзсээр л байгаа. Тэр сонголтыг, тэр бүтээгдэхүүнийг худалдан авах сонголтыг хийсээр л байдаг. Энэ яагаад вэ? Яагаад вэ гэвэл энэ цаг үед амьдарч байгаа хүмүүсийн ихэнх нь өөрөө өөрийгөө хайрлаж мэдэхгүй хатуу үннийг хэлэхэд ийм л байна. Өөрөө өөрийгөө хайрлна гэж юу вэ? Хайр гэдэг зүйлийг ерөөсөө мэдхээ байчихсан. Бид нар мөн чанар гэдэг зүйлийг харахаа болоод дандаа шинж чанар төвлөрдөг болчихсон. Номын агуулга нь гэхээс илүү номын хавцс нь хэрэг гялгарч цалгар вэ, өнгөтэй үзэмжтэй вэ гэдэгт анхаардаг болчихсон юм шиг. Тэгэхээр саяын энэ хоол хүнс гэдэг маань өөрөө бүтээл тийм үү? За хоол үйлдвэрлэлийн талбарт байгаа бүтээлүүд гэж ойлгож болно. Тэгэхээр энийг хэн нэгэн бүтээсэн. За тэгвэл энэ хоол хүнснүүдийг анх санаачилсан үйлдвэрлэж байгаа хүмүүс гэдэг ч юм уу тийм үү? Хамгийн анхны бүтээгчт нь яагаад хүний эрүүл мэндийг ботсонгүй вэ? Учир нь тэр хүнд өөрийнх нь хийсэн тэр бүтээлийг идээд одоо урт хугацаанд биеийн өвдөх, өвчлөл үүсэх буюу бусдын яах нь хамаагүй. Тэр хүн өөрөө мөнгө олох, баяжих буюу нөгөө доод 3 хүртнийхээ хэрэгцээг хангах нь илүү чухал. Тиймээс бидний амьдарч байгаа энэ цаг үед маш олон чанаргүй бүтээлүүд өөрөө бий болсон байна. Учир нь тэр бүтээлүүдийг бүтээж байгаа хүмүүс нь хайрыг мэдхгүй. Тэр өөрсдөөсөө өөр хинэгч боддоггүй. Тэр хүмүүс энэ зүйл юунд хүрэх вэ гэдгийг бодох тооцоолох хүсэл байгаагүй ч юм уу. 3 дугаар хэмжээст ухамсарын одоо төлөвт үйлдвэрлэгдэж байгаа, бүтээгдэж байгаа бүх бүтээлүүд нь өөрөө хүний төлөө гэхээсээ илүү өөрийнхөө төлөө, мөнгөний төлөө, ашигын төлөө, эрх мэдлийн төлөө, бусдаар хүндлүүлэх, өргөмжлөгдөх, гавьяа шагнал, алдрын төлөө, нэр хүндийн төлөө, карьерийн төлөө. За яг эндээс та бүхэн маань анзаарах юм бол ерөнхийдөө сүүлийн 10 жил дэлхийд даяараа эко үйлдвэрлэл гэдэг зүйл нь өөрөө газар авч байгаа шүү дээ, тий. Хүний биед хоргүй, байгаль дээлтэй, бүтээгдэхүүний сав баглаа бодол нь хүртэл дахин боловсруулагдах боломжтой гэдэг байдлаар маш олон бүтээлүүд бий болж байгаа. Нийгмийн бүх талбаруудад. Гэхдээ хангалтгүй байгаа. Одоо энэ цаг үед амьдарч байгаа хүн төрөлхтний хэрэгцээг тэдгээр бүтээгдэхүүнүүд нь хангаж чадахгүй байгаа буюу тий. Эрэлттэй нийлүүлэлт нь дүүргэхгүй байгаа гэсэн үг. За тэгээ энэ зөвхөн хоол хүнсэн дээр ч биш, өнөөдрийн бидний амьдралын бүх хэрэглээнүүд дээр гарч ирдэг. Хувцас хунар илүү л хэрэглээний синдромонд бид нар нийтээрээ өртчихсэн байгаа юм шиг. Тэгэхээр л ерөөсөө хэдүүлээ энэ 5 дугаар хэмжээст ертөнцид бүтээгдэх бүх бүтээлүүд нь хайраар бүтээгдэх нэ гэдгийг ойлгоод авчих хэрэгтэй одоо. Үйлдвэрлэгдэх бүх хоол хүнс нь хүний эрүүл мэндийг дэмжих, хүнийг эрүүлжүүлэх, бүр амар эрүүлжүүлэл өвчнийг ангаачихгүй маа гэхэд хүний эрүүл мэндэд хор хохирол учруулад байхааргүй тийм хүнсний үйлдвэрлэлүүд. За тэгээд хүний биеинд ийм хортой тийм агаар ус чийг ч юм уу тийм нэвтрүүлдэггүй материалаар хийгддэг хувцас хунар, хямдхан нэг нөгөө богино хугацааны хэдэн сарын настай хувцас хунар гэхээс илүү дандаа хүний эрүүл мэндэд дотоод эд эрхтнүүдэд гэдэг ч юм уу арьсанд, за булчинд, үсэнд гэдэг ч юм уу те хохирол учруулахааргүй ийм төрлийн бүтээгдэхүүнүүд гарах учиртай гэж боддгоо. Өнөөдрийн бидний амьдарч байгаа нийгэм бол хүний тэр шунлыг өдөөх бүтээгдэхүүнүүд л өөрсдөө ингээд энэ дэлхийг дүрхчихсэн юм уу да гэж заримдаа ажиглагдаад санагдаад байдгаа. Хүмүүсийн хэрэгжилж байгаа яг энэ бүтээгдэхүүнүүдийг хараад тахаар ерөөсөө л яг ийм том корпорац байгууллагуудын тоглоом нөгөө хонь болцсон юм шиг санагдаад байдсан шүү дээ. Одоо гар утсан дээр жишээ авахад iPhone, Samsung гэд 2 гол тоглогчид байгаа шүү дээ. Тэгэл яг ингээл бие биенээсээ өрсөөл шин загварын утаснууд байнга гаргаж идэг.
Тэгэд хүнд ингээд аль хэдийн хэрэгцээ шаардлагыг нь хангахаар төхөөрөмжтэй девайс утас байгаа ч гэсэн нэг шинэ утас гарахаар л тэрийг авч идэг ерөөсөө. Тийм хязгааргүй хүсэл шунлын далайд хүн төрөлхтөн живчихсэн юм уу да энэ цаг үед гэж бас анзаарагддаг. Жохон онцгүй байдаг. За тэгээ эндээс та бүхэн маань дор дороо өөрсдөө сайхан бодоод авах гэхийн ухаанаар хандаж өөрсдөд одоо хэрэгтэй зүйлээ аль хэдийн ойлгочихсон гэдэгт нь итгэж байна. Тэгэхээр за дараачийн яг энэ 5 дугаар хэмжээст ертөнцийг буюу шинэ ирнийг сүнслэг талаар тайлбарлах юм бол энэ бол хосолмол сүнстэй хүмүүсийн эрен эхэлсэн гэж тайлбарлаад байгаа. Маш олон сүнслэг оюунлаг хүмүүс. За энэ нь ямар учиртай вэ гэвэл хүн 6 дахь мэдрэхүү буюу одоо 70-ын мэдрэхүү энергийн түвшинд оршиж байгаа нарийн түвшний амьдралуудтай, ухамсаруудтай, оршихуйдтай холбоо тогтоох чадамжтай болсноороо одоо нэг энэ биеэр ийм олон түвшний ухамсараар амьдрах цаг хугацаа эхэлж байна гэж тайлбарлаж болох юм шиг. Зөвхөн өөрийнхөө хүний энэ ухамсараар бодож сэтгэж ямар нэгэн бүтээлийг үйлддэг, энэ амьдралыг дуусгадаг байсан бол өндөр ухамсар өндөр хэмжээстэд тий за одоо бүр ингээд 5-аас дээш хэмжээстийн 6, 7, 108 дугаар тий хэмжээст гих мэтчлэн оршуудтай холбогдсноор хүн өөрөө маш өндөр оюуны чадвартай болох юм байна. Ухамсарын өндөр түвшний хөгжилтэй. Тэгэхээр өөрөөсөө гадна тэр оюунлаг өндөр ухамсартай бод галуудын тусламжтайгаар одоо маш гайхамшигтай бүтээлүүдийг л бүтээх юм байна л да. Яагаад энэ бүтээл гэдэг зүйлийг байн дууртаад яриад байгаа гэх юм бол орчлон ертөнцид хууль гэж байдаг. Бүх орчлон ертөнцид даяар дагаж мөрддөг. Хэдүүлээ сүнс гэж яриад байгаа шүү дээ. Энэ сүнс гэдэг зүйлийн өөрийнх нь оршин буй амин чанар ерөөсөө л хөгжил, суралцгый, бүтээл гэдэг зүйл дээр тулгуурлалт юм байна л та. Тэгэхээр бүтээл гэдэг зүйл нь зөвхөн манай дэлхий биш, орчлон ертөнцид даяарх бүх ухамсарын хэмжээст бодгал оршихуудад хамгийн чухалд тооцогддгоо. Шинжлэх ухаанаар физикээр хүртэл нотолчихсан байгаа. Манай ертөнц хязгааргүй хурдаар тэлж байна энэ орчлон ертөнц. Тэг хүмүүс бас надаас айгүйх асуудаг. Яг хүн ингээд хөгжөөд яах юм бэ? Энэ хөгжиж байгаагийн учир нь юунд байгаа юм бэ гэж асууад байдаг. Бүх зүйл өөрөө энерги. Зүгээр өөр төлөвт, өөр байдлаар, өөр хэлбэршил дүрсээр өнгөөр төрхөөр оршиж байгаа энерги байгаа тань. Бүх зүйл хүн өөрөө энерги, энэ ширээ, сандал, компьютер, гар утас, YouTube гэдэг ч юм уу тий. Тэгэхээр энерги гэдэг зүйл нь өөрөө мөнхийн хөдөлгөөнд оршдог юм байна л та. Мөнхийн хөдөлгөөнтэй. Тэгэхээр хөдөлгөөн нь хөгжил, дэвшил, хувирал гэдэг зүйлийг бий болгох юм байна. Хүн ч байна уу? Өөр оршихуй бодгалууд ч байна уу? За сүнс ч байна уу? Ухамсарч байна уу? Зүгээр оршин буй амин чанар буюу гол цөм утга учир нь хөгжил, дэвшил, тэлэлт. За яг өнөөдрийн амьдралын хэв маягаар амьдарч байгаа та 500 мянган жил яг энэ одоогийн байдлаараа амьдрна гэж боддоо. Яг л энэ ажлаа хийн, яг л энэ өмсдөг зүйлээ өмсөл, хоолоо хийж идэл гэдэг ч юм уу тий ажилдаа яваал. Ямар ч утгагүй байгаа байхгүй. Шинжлэлт байхгүй, хувирал байхгүй, өөрчлөлт байхгүй. Уйтгартай байгаа зү тий. Та 500 мянган жил яг өнөөдрийн өөрөө ингээл яг адилхан өдөр болго ингээд амьдрна гэд бодохоор. Тэгэхээр л ерөөсөө сүнс гэдэг ч юм уу тий. За энерги гэдэг зүйлийн өөрийнх нь амин чанар нь хөдөлгөөн. Хөдөлгөөн нь өөрөө хөгжил, дэвшил, өөрчлөлт, хувьсал, тэлэлт гэдэг зүйлийг бий болгож байдаг. За тэгээ би энэ подкастыг хийж байгаа бүжин би өөрөө хүртэл яг энэ подкастн дээр өмнөгч байна уу те ирээдүйд яригдах ч байна уу ярьж байгаа зүйлс маань миний өөрийн ганцхан тархинаас гарсан зүйл байдаггүй. Би бол өвөг дээдсүүд болон одоо дээд түвшний ухамсаруудтай холбогдсон хүн. Тэгээд тэднээс авсан мэдээллээ ер нь бол яг тэр source буюу их усрээс авсан мэдээллүүдээ та бүхэндээ хөвчлэн түгээдгээ. Тэгэхээр яг энэ нөгөө 5 дугаар хэмжээст ертөнцийн маань хүмүүс энэ хослмол сүнстэй байна гэдг нь яг энийг хэлээд байгаа юм да гэж бас заримдаа би хувьдаа боддгоо. За тэгээд яг энэ өнөөдрийн байдлаар одоо дэлхийн ээжийг те ерөөсөө хүн төрөлхтөн яг л энэ байдлаараа хайр гамгүй ашигласаар байх юм бол ухсаар байх юм бол энэ амьтдыг ингэж хядсаар байх юм бол ой модыг ингэж
Тэ шатааж төмөрддөгч байна уу, огтлж харагдагч байна уу? Энэ дэлхийн ээжийн экосистемийг алдагдуулсан хിവэрэ байвал хүн төрөлхтөн ер нь бол удаан оршин тогтнох ямар ч боломжгүй. Бараг энэ ойрын 200 жилийн дотор бол бүрэн мөхөх байхаа гэж боддог. Дэлхийн ээжийн нөөцүүд нь хязгаартай. За мөн энд маш олон амьдралууд, хүнээс гадна маш олон амьдралууд амьдарч байна. Амьтад, ургамал, загаснууд, ус, модод цэцэгс гэдэг ч юм уу тий. Тэгэхээр хитрхи нөгөө арга тал руугаа явхороо энэ хүнээс гадна дэлхий дээр оршиж байгаа амьуудыг харах чадваргүй болчдөг. Хүн ерөөсөө нөгөө хайр гэдэг зүйл нь байхгүй болчихж байгаа байхгүй. Тиймээс л дараачийн ухамсарын эренлүүгээ хүн төрөлхтөн шилжихийн тулд хайранд суралцах хэрэгтэй байна. Яг өнөөдрийн миний хэрэглээ гоё байлаа гэхэд энэ хэрэглээг бүтээхэд оролцсон материалууд нь дэлхийд бусад амьтдад бусдад ямар хор хохирол учруулсан бэ гэдгийг ерөөсөө бодолцохгүй байгаа юм л та. Энэ 5 дугаар хэмжээстэд ер нь бол сонсоод байх нэ. Одоо шилжих хүмүүст гэх юм уу маш өндөр юм шаардлагууд тавигдсан. Тэгэхээр дэлхий бол өөрөө нөгөө цэвэрлэгээний цаг эхэлсэн гэж бас яригадаад байгаа шүү дээ тий. Дэлхий дээр энэ 5 дугаар ухамсар хэмжээст рүү шилжих хүмүүсийг шигшиж авч шалгаруулахын тулд асар их дайн, өлсөглөн гэдэг ч юм уу тий хүнд хэцүү, гамшигуд, хэцүү зүйлс тохиолдно гэж бас юм мэддэг хүмүүс яриад байгаа. За тэгээ би бол өөрийнхөө яг авсан, өөртөө ирсэн мэдээллүүдийг та бүхэндээ түгээж байгаа болохоос биш өөрийн үзэл бодлоо тулгаж байгаа зүйл ерөөсөө биш шүү гэдгийг ойлгочих байхаа гэж итгэж байна. За тэгээд ерөөхдөө подкаст маань өндөрлөх цаг төхөж байна. Тэгээд 5 дугаар хэмжээст ертөнцийг би яг нэг үгээр тайлбарлах юм бол энэ бол хайранд суралцсан хүмүүсийн амьдрах цаг хугацааны мөчлөг гэж хэлнэ. За тэгээд сая өнгөрсөн яг нэг сарын хугацаанд подкастууд маань ороогүй жоохон ингээд тасарчихсан байгаа. За би Япон улсад суралцахаар ирсэн байгаа. Тэгээд ирээд яг нөгөө сар гарангийн хугацаа өнгөрч гээ. Энэ хугацаанд бичиг баримт за ингээл байрлах байр, орон гэр гэдэг ч юм уу те сургуультай тасах, хичээлийн хөтөлбөрүүдэд тасах гэх мэт бас хүнддэг шалтгаанаар подкастуудаа нэг сарын хугацаанд хүргэж чадаагүй та бүхэндээ. Одоо яг нэг гайгүй уучраа болоод жигдэрсэн болохоор бүртлэхэн бит хоёр 7 хоног болгондоо тасралтгүйгээр тогтмол подкастуудаа хүргээд явахыг хичээх болно. За тэгээ хэдүүлээ дараачийн дугаараар уулзъя. Подкастын маань өөрөө та засарвал ертөнц засарна. Та өөрчлөгдвөл ертөнц өөрчлөгдөнө. Түр баяртай.